эдгээр чиглэл хэмжүүлсэн, ичлийн чиглэл гэсэн. Угаасаа нөгөө 3 жилийн өмнөөс эхлүүлэгч нар хэлжсэн 24, 25 маш их ичлийн чиглэл авахна гэж хэлсэн. Тэгсэн чинь ерөөсөө дэлхийн амьдралууд дээр, олон улсын амьдрал дээр, сүм чуулгануудын амьдрал дээр, хувь хүмүүсийн амьдрал дээр бол маш их тийм нууц юмнууд илт гарч тийм хүмүүсийн нууц гэсэн юмнууд, мэдхгүй юмнууд маш их илт гарч ичлэгдэж гэсэн байж байгаа тийм. Тэр шиг эдгээр чиглэл болоод бидний хувь хүний дотор бас нууц гэсэн зөндөө юм тийм юмнуудаас ил болж гарч ирж муу юмнаас бас их чөлөөлсөн байгаа тийм. Эндээ бид нар маш тагс. Тэгээд өнөөдрийн номж болохоор яг эдгээр чиглэлийн яг энэ жилийн хичээлээ хувьд яг сүүлчийн эдгээр чиглэл болсон номж чинь энэ тэр өмчрлийн сүнснээс хэрхэн салах ярьсан. За төлхөр ишлэл маань болохоор Иохан 14:18 би та нарыг өмчрөөж орхихгүй. Би та нар руу ирнэ. За Иесусийн хэлсэн үг. За эзнес айлбар ба. Эзэн тань талархаж байгаа бүх зүйлийн төлөө талархан зэт энэ айдэн. Та биднийг өмчрөөж орхихгүй амлсан түнхээр талархан зэт. Нэгэр өмчрөм шиг тань мэдэрч өндөр айдэн. Та амлснаа биелэг талархыг амлаж хүлээж авах. Зүрх өгч өнцөг гэнэ. Талархыг нэхэр талархыг та бүхэн илрүүлж өгөрөөж Христийн нэрээр гүнж та. Амен. За Иесус би та нарыг өмчрөөж орхихгүй, би та нарыг өрнө гэж хэлдэг. Загалмай дээр цогцохынхоо өмнө хэлж байгаа байхгүй. Дагалдагч нараа ингэж хэлж байгаа тийм ээ. Яг загалмай дээр цогцоход баригдангууд нь дагалдагч нар тэр ингэж алга болчихдаг. Энэ үгийг хэлсэн гэдэг мэдсэн санахгүй байхгүй тэр үед. Иесус бол яг мэдчихсэн. Намайг баригдаад тэгээд загалмай дээр цогцоход яхад энэ хүмүүс маань яг тийм сүнслэг өмчлөлийг амсан гэдэг мэдсэн тийм. Бас би энэ ч өмчлөл явсан. Яг тэгвэл 3 жил хамт үржтэй өдөр шөнөгүй хамт үржтэй нэг майхан хоолоо хувааж идэж явжсэн. Нөгөө багш нь яг сүлдээ тэд бурхан эзэн гэж мэдсэн. Тэгээд багш рабай яг тавьчихсан шүү дээ. Тэр хүн гинт ингээд өгөхөд нүднээс нь ингээд алгадчихад хүмүүс яг тэр салсан өмчилсөн тийм мэдрэмж үн штэ тийм ээ очин. Тэр үл Иесус мэдчихсэн. Тэр үл дагалдагч нар тэр сүнсээр өмчих тухай тийм ойлголт огт байхгүй хүмүүсээс бүр бага байсан. Бурхантай ангаар харьцдаг хүмүүст бол тэр ойлголт байсан. Бурхантай тийм ойр харьцаж чаддаг хүмүүст бол сүнслэг өмчихний тухай ойлголт огт байхгүй байсан. Бид нар бол итгэхээс өмнө бол сүнс өмчин хүмүүсээс нь тэр мэдгүй. Би энэ хувьд өмчин хүмүүсээ бол хардаг мэдээ. Энэ аавгүй ээжгүй гэж би чигээр хагас өмчсөн. Тэгээ аав маань ирсэн. Тийм өмчөлт гэдэг. Библи тийм өмчин хүмүүс туслахыг тэр нэр харин бүгдээрээ Бурхныг мэдхгүйгээс тэр сүнслэг өмчөлт байсан гэдгийг тэр ерөөсөө мэдхгүй байсан. Харин Бурхан дээр иржээж бид нар тэрнээсээ салсан байдаг. Тэгээд хүч салсан уу гэдэг бол бас асуудал байгаа юм. Иесус болохоор дагалдагч нартаа та нар хизээч тэр сүнслэг өмчлөлийг амсахгүй гэдэг ойлголтыг өгөх гэдэг байхгүй юу? Тийм үү. За тэгээд ингэж хэлснийхаа дараа дараагийн ишлэлүүдэд бас Иесус өөрчлөлт өгч хэлсэн байна тийм ээ. Би та нарыг өмчрөөж орхихгүй, та нарыг ирнэ гэж хэлээ. Энэ ойлголтоо дэлгэрүүлж хэлж өгч байгаа. Иесус Иохан 14:23-25 Иесус тэр хэн нэг нь намайг хайрлаад тэр хүн миний мөгийг сахина. Миний эцэг түүнийг хайрлна. Бид гэж байгаа
тэр хүн рүү очиж түүнтэй хамт өөрсдийн орон байраа байгуулна. Намайг хайрладаггүй хүн миний үгийг сахидаггүй. Та нарын сонсож байгаа үг миний биш, харин намайг илгээсэн эцгийн хэлээ. Би та нартай хамт байхдаа энэ бүгдийг хэллээ. Харин туслагч буюу миний нэрээр эцгийн минь илгээх ариун сүнс та нарт бүх зүйлийг заах бөгөөд миний та нарт хэлсэн бүгдийг сануулгах болно. Амар амгалан та нарт үлдээн. Би өөрийн амар амгалангаа та нарт өгнө. ертөнцийн өвдгөөс өөр юмыг би та нарт өгч байна. Та нар зүрхэн бүү зовоо бүү хайгчсан. Энэ бол яг сүнслэг үнчрлийг та нарт амсуулахгүй гэсэн үг байхгүй. Эцэг байна, би өөрөө байна, бид хоёр та нартай хамт та нарыг байгуулна. Зохицон байгуулна. Тэгээд би бас ариун сүнсээ явуулна, тийм ээ? Ариун сүнс бид хоёрын тухай бүх юмыг та нарт заана. Тэгээд эцэг бурхан Есүс хөө ариун сүнстэй байхад бол бид нар ерөөсөө сүнсний үнчрлийг амсахгүй гэдгийг хэлж байгаа. За тэгээд Есүсийг амласныхаа дагуу тийм ээ амьсныхаа дараа бас биеэрээ дагуулсан өөрөөс тийм биеэр ирсэн. Тэгээд биеэрээ амсаж исэн тэр үнчрлийг буцаагаад байхгүй болгоцсон байна. Биеэр ирснээрээ тийм байхгүй болгосон. Тэгээд дараа нь дээшээ явахт нь нөгөөдөө чи дээшээ хараад цогцолдсон шүү дээ. Хөөрөө явцах гайхаад. Тэгсэн чи тэмэр ичнэр. Та нар юу гэж дээшээ хараад байгаа юм бэ? Тийм. Тэр чинь буцаад ариун сүнсээ явуулна гэж байгаа юм байна. Тэгээд Пентекостийн өмнө ариун сүнс бууж ирсэн. Тийм. Бууж ирсэн. Тэгээд тэр цагаас эхлээд сүнсний үнчрэл гэж бол хүмүүс байхгүй болж байна. Гэрээ бурхантай хамт алхах шүү дээ, тийм ээ. Тэгээд дээр нь Иесус би дахиад яг хоёр дахь буцаж ирнэ гэж амласан тийм. Тэр амлалтыг бид нэр бариад хүлээгээд сууж. За Иесус дэлхийд дээр амьдарч байхдаа бурхан автагаа хамт байсан. Бас Йосеф гээд дэлхийн автагаас хамт байсан. Бурхан автагаа хамт байсан яаж харагдав вэ? Тэр зэлүүд газар руу бурхан автаа ярилцсан тул байнга ганцаараа хаад байсан. Энэ бол сүнслэгээр хүнчлэхгүй тул аавтай ямар харьцаатай байгааг өөрөө харуулдаг байсан. Тэгээд ертөнцийн аавтайгаа хамт амьдарч байгаа бас тэр аавгаа алдаж үзсэн тийм биеийн хувьд хүнчлэхийг бас үзсэн байгаа. Тэгээд Йосеф бол нэлээд их төгсөн гэдгийг харагддаг. Яг Библиэлд бол 12 настайдаа Йосеф Мэри хоёр сүмдэр хоцорсон хүүгээ очиж авах гэдэг бичнийг гарч ирдэг. Тэрнээс л Йосефийн тухай ерөөсөө дурддаг байдаг тийм. Тэгээ үйлчлээ авах үед нь ерөөсөө Йосеф байхгүй харин ээж дүүнэр нь ирсэн гэдэг дагаж явсан гэж байждаг. Тэгэхээр нэг 12 наснаас 30 насны хооронд тэр 20 эдээд нь ч Йосеф насарсан юм шиг байгаа тийм. Тэгээд дараа нь Есүс ч бас найзыгаа Лазарыг алдаад Лазарыг 4 хоног өгсөн тэр байх үед нь тийм булчнаас гарахаас өмнө бас найзыгаа алдаж үзсэн тийм бас тийм зүйлтэй. Тэгэхээр дэлхийн хүмүүсийн хувьд хайртай дотны хүмүүсээ алдаж үзэхэд юу хамсдгийг бол Есүс бас хамссан байна. Өмнө нь бас хамсаж үзсэн. Тэгээд бас загалмай дээр асуурахт нь бидний тийм бүх хүн зүйлсний тэр нүгэл Иесустээр очих тэр мөчөд бурхан Иесусыг орхисон гэдэг байна. Тэгэхээр тэр сүнслэг үнчлэлийг бас тэр зураг мэдэрсэн байна. Ямар хэцүү байдгийг бол мэдэрсэн. Тэгэхээр Иесус тийм үнчлэлийг бөө мэдээсэй гэж биднэрт хүссэн байдаг тийм. Матай 27-гийн 45-аас 46 6 дугаар цагаас 9 дугаар цаг хүртэл бүх газрыг харанхуй нумран боллоо. 9 дугаар цагийн орчимд Есүс чанга дуугаар Ели лама сабахтани гэж ашиглаа. Энэ нь бурхан минь юунд та намайг орхив гэсэн үг гэж. Есүсийн үтсэн хамгийн хэцүү зүйл бол яг энэ сүнслэг үнчлэл байсан баг. Тэгээд ашиглаж байгаа тийм.
бурхан аваа та намайг яагаад орхичоо? Тэр орхисон нь бидний төлөө байсан баг. Бидний нүглийн төлөө нүгэлтэй хүүгээ бурхан харж чадахгүйсэн. Нүглийг харж чадахгүй. Тийм учраас хүүгээ тэндрсэн. Харин тэр нүглийн төлөө золиосол болоод өгснийхэн дараа ариун сүнсээр амьлуулсан тийм ээ. Тэгэхээр Иесус биднээс олоод өмчөрчээсэн гэдгийг бид ойлгох. Харин Иесус биднэрт тэр зовлон амсуулахгүй гэж хүсдэг. Бурхан аав ч гэсэн бас бид нарыг өмчөрлөхгүй гэж хэлсэн байна. Дэд хууль номын 31-ийн 6-аас 8. Бурхан Мосед хэлж байгаа. Тууштай, зоригтой бай. Чиний бурхан эзэн чамтай хамт явдаг учраас тэднээс бүү, тэдний өмнө бүүччил. Тэр чамайг орхихгүй, чамайг хаяхгүй гэв. Дараа нь Мосе Йошуаг дуудав. Мосе Йошуаг дуудаж бүх Израилийн өмнө чи тууштай, зоригтой бай. Учир нь чи өв дээдсэд нөхөр эзний тангарсан тэр газар руу энэ ард түмний хамт очоод тэр газрыг тэдэнд өв болгон өгөх ёстой. Чиний өмнө тэргүүлэн явах чинь эзэн юм. Тэр чамтай хамт байж чамайг орхихгүй, чамайг хаяхгүй, бүү зүрхшээ гэж. Дараа нь бурхан Йошуад өөрөө бас хэлдэг. Йошуа 1:5 дээр. Хинч чамайг амьдралын чинь туршид эсэргүүцэн зогсож чадахгүй. Би Мосетэй хамт байсан шиг би чамтай хамт байх болно. Би чамайг хаяхгүй, чамайг орхихгүй гэж хэлсэн. Бурхан хэлэхдээ дандаа хаяхгүй, орхихгүй. Хаях орхих хоёр маш хоёр өөр байхгүй. Хаях юм бол буцаад олдож болно те. Орхин гэдэг бол тэр чигтэй байхгүй. Тийм юм хийх. Өөр нэг газараас хэлсэн байдаг шүү дээ. ертөнцийн ээж нь хүртэл хүүхдээ хайдаг. Харин би та нарыг хэлсэн. За Давид хаан бас Соломондын нүрээр дамжуулсан байдаг. Шаштрын дээд 28:20 Давид өөрийнхөө Соломонд хандан тууштай бөгөөд зоригтой байж үйлдэгдэв. Миний бурхан бол бурхан эзэн чамтай хамт байгаа тул бүү шантаг. Эзний өргөний үйлчлэл зориулсан бүх ажил дуусах хүртэл тэр чамайг хаяхгүй, чамайг мартахгүй. Энд бол мартахгүй. Тэр аав нар бол бүгдээрээ Давид шиг хүүхдүүдтэй энэ сүнслэг ерөөлийг дамжуулж тэр сүнслэг өмчлөлөөс хамгаалах хэрэгтэй. Тэр урьдчилан сэргийлэх ёстой. Энэ бүгд хэлж байна. Тэгээд Давид хэлэхдээ болохоор өөрийн өргөөний үйлчлэлд зориулсан ажил дуусах хүртэл хязгаарлалцсан. Тийм бол тэгээд дараа нь Соломон хүндэгч олон эхнэр аваад бурхнаас холддог. Тэгээд хязгаарлаж бид нар болохгүй. Бүхэл цаг Йошуад болохоор яг тэр амлсан газар руу оруулаад тэр өвийг өгөх хүртэл бас хязгаарлаад байна. Хязгаарлаж бид нар ерөөсөө болохгүй. Энэ бол бидний одоо эзэн дээр ирж байгаа тэр цагаас эхлээд бидний тэнгэрт очих цаг хүртэл тэр энэ өмчлөлийг амсахгүй явах ёстой. Энэ бол за тэгээд энэ Израильчуудад бол тэр өв гэдэг нь бол амлагдсан газар гэж байна тийм. Бааз сүү бэлгсэн тэр газар гэж байна. Бид нарт бол бурхны амлсан зүйл өв юу гэхээр мөхийн амьдрал. Тэгээд энэ мөхийн амьдралаа бид нар газар дээр ч амсан, тэнгэр дээр ч амсан. Энэ бол бидний яг тэр сүнслэг өмчлөлийг авсан гэдгээ баттайгаар бид нарт ойлгуулж байгаа, баталгаа олгож өгч байгаа бурхны гол бэлэг байхгүй юу? Энийг бид нар сайн. За биднэрт бас бурхан биднэрт маш их зүйлийг өгсөн. Үгийг өгсөн байхгүй юу? Тэгээд түрүү бас үг бол өөрөө Есүс. Энэ бол маш том үг. Ариун сүнсийг өгсөн. Ариун сүнсийн баптизмаар бид нар ариун сүнсийг хүлээж авна. Ариун сүнсний бэлгүүдийг, хүчүүдийг өгсөн. Биднэрт бол ерөөсөө маш их юм өгсөн байна. Сүлжийнх нь
эцсийн сүлжээ болно гэдэг шиг бид нар юм сүлд ивж байгаа мөртөө тэр эхний хүмүүсээс илүү тийм үеийг хүлээж авч байгаа байхгүй. Еврей номын 13-ын байгаа юмдаа сэтгэл хангалуун байж амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байна. Учир нь тэр өөрөө би чамайг хизээж орхихгүй, би чамайг хизээж мартахгүй гэж альцаана. Бид нэр тийм их үеийг авчаад бид нар Бурхныг орхидог байхгүй. Тийм учраас энэ Еврей номонд бичэнтэй байгаа юмдаа сэтгэл хангалуун байна. Байгаа юмдаа сэтгэл хангалуун байхгүй бол бид нар мөнгийг хайрлаад орхиод явчихдаг. Өнөөдөр бид нар завгүй. Өнөөдөр бид нар ажиллаа. Өнөөдөр арай илүү цалин төлдөг өдөр. Өнөөдөр л ажиллах болохгүй байгаа юм шиг бид нар амралтын өдрөөр ажиллаа хийгээд явчихдаг гэж. Олон зүйлээс бид нар Бурхныг орхидог маш олон зүйл. Гомдлоос, үйл өөрчлөлтөөс хүссэн зүйлээ танаас аваагүй гэж гомдсон. Маш олон зүйл. Бид нар бол орхидог, мартдаг, хайдаг. Харин Бурхан би хизээж орхихгүй, хизээж хайхгүй, хизээж мартахгүй гэж шинэ. За тэгээд Бурхны ийм амлалтууд Библийн дүүрэн байсаар байтал бид нар итгэгч хүмүүс тийм ээ яг өмчөрсөн хүмүүс шиг амьдардаг. Яг өмчсөн хүмүүс шиг. Нэг асуултад тавихад та нар дотроо хариулж үзээрэй. Тэр чанга хариулахгүй. Та ямар нэгэн зүйлээр бусад хүмүүсээс голөгдохоос айж гинэ үү? Тэг. Голөгдлоос айж гинэ үү? Та өөрийгөө хохирогч гэж үздэг үү? Тэг. Тийм хүн намайг хохироосон, тэр маань хохироосон, тэг. Сүмч болгоных нь намайг хохироосон гэж үздэг үү? Та хүмүүсийг буруутгаж ялалдаг үү? Шүтдэг үү? Энд бас үзэгдэгч нараа дэлхийн хүмүүсийг ч гэсэн ялаж хүж байгаа болж байгаа шүү дээ. Та өргөж хэн нэгнийг хэцүү байдлаас аврахаар тэмцдэг үү? Би тэр хүнийг аварчмаар биш, тэр хүн тусчмаар биш. Тэгээд тэмцээд явдаг үү? Хэрвээ энэ асуултуудад тийм гэж хариулсан бол өмчрөлийн сүнс танаар дээр ажиллаж явах магадaltaй. Яг л өмчрөлийн сүнс би л өөрөө хийхгүй болохгүй. Би л хохирогч болчлоо тийм. Намайг л ингэчтэй. Би ингэ сайн хийгээд авах босдгүй хийхгүй байна. Ийм ойлголтуудыг өгдөг байна. Тэгээд хүнд итгэдэг үү? Хүнд ерөөсөө итгэдэг. Тэгээд өөрийгөө маш их голдог. Self-esteem гэж хэлдэг. Өөрийгөө маш их голдог. Тэгээд ганцаарддаг. Хичнээн олон хүний дунд байсан ч гэсэн тийм өнөр бүртээ гэсэн дандаа ганцаардж байна. Тэгээд төгс байхыг хичээдэг. Юмэг сайн хийх гэж төгс хийх гэж хичээдэг. Ийм үйлдэл гаргадаг гэж байна. Тэгээд өмчрөлийн сүнс гэдэг бол бусад одоо Авсламын сүнс, Месопотамийн сүнс ч юм уу тийм ээ. Тийм сүнсний чиг ингээд гинт орж ирдэггүй. Гаднаас орж ирдэг сүнс биш. Энэ бол юу гэхээр биднэрт тэр орж ирсэн тэр олон муу сүнснүүдийн биднэрт бий болоод бидний тархинд бий болоод тогтоосон тэр цайз болоод тогтоосон бидний бодлого тийм ээ. Бидний амьдрал дээр хүмүүст гаргаад идэг тэр зан чанар хандлагууд тийм ээ. Хүмүүсийн үйлдэл бидний үзүүлдэг сэтгэл хөдлөлийн тэр үйлдэлүүд маань баггүй. Бидний амьдрал болоод тогтсон тэр зүйлүүдийг өмчрөлийн сүнс гэж. Өмчрөлийн сүнс маш олон зүйлтэй холбоотой боловч хамгийн их уг үндэс нь олж тогтдог сүнс бол гологдлын сүнс. Тэр гологдлын сүнс бол хүнийг
би болохоос нь өмнө орж ирэх талтай. Тэгээ өөр болохоос нь өмнө тэгээ удмын хараад хүмүүс ингэж боддог чинь энэс одоо ямар хүүхд гарах вэ? Эдний хүүхдгүй гарвал нэг энэс юм хүүхд. Ингэж бодхоос эхэлдэг байхгүй юу? Ээж аав нь ч гэсэн ямар хүүхдтэй болохыг мөрөөдөж जैन, яаж хүмүүжүүлэхийг мөрөөдөж जैन. Тэр мөрөөдөл хүүхдтэй болохоос нь өмнө орж ирдэг. Тэгээд яг хүүхэд болоод тогтоход яг тэр тогтоод орж ирдэг. Ийм хүчтэй сүнс байж байгаа. Тэгээд бас амьдраад явхад амьдралын янз бүрийн төвшингүүдэд болж байгаа тэр шархнуудаар бас орж ирнэ. Тэг хүмүүсийн хийсэн тэр шархнуудаар орж ирдэг голлтын сүнс. Маш олон удаа олон төрлөөр орж ирдэг юм сүнс байж байгаа тийм ээ. Тэгээд ийм голлтын сүнстэй хүн бол өөрөө маш их хичээдгий болоод бие даасан болдог. Тэгээд өөр дээр маш их өөрийгөө сахилгажуулах, өөрийгөө боловсруулах тийм ээ. Ийм зүйл дээр маш их төвлөрдөг. Тэгээд өөрийгөө зөвтгөх, өөрийгөө шүтдэг. Тэгээд маш их чихэнсэг болдог. Тэгээд хуваа хичээгч болдог тийм нөгөө нарциссист хэмжээнд хүртэл юм хуваа хичээгч болдог. Тэгээд өөрийгөө бий болгосон гэж үзээ. Өөрийгөө бий болгож чадсан чинь би хүнд зөвлөгөө өгч чадна, хүний замыг зааж чадна, хүнд сургаж чадна гэж үзээд хүмүүс рүү яг тэр югаараа хандаж эхэлдэг. Хамгийн түрүүнд хүмүүс зөвлөгөө өгдөг. Маш олон psychologist ийм сүнстэй гэж зөвлөгөө өгдөг. Одоо маш олон ийм коуч нь psychologist гараад ирсэн тийм. Маш олон үйлдвэрч нар бас ийм сүнстэй. Сүнтэйгээ бас үйлчлэх хүмүүс ч гэсэн бас юм сүнстэй. Үйлчлэрээ сайн харагдах тийм. Үйлчлэрээ хүмүүсээс approval хүлээн зөвшөөрлөг хүлээж авах гэдэг байхгүй юу? Тэгээд ийм зүйлүүд. Тэгээд тэр цаана нь юу гэж вэхээр өөрийгөө хаягдсан, орхигдсан, гологдсон, мартагдсан учраас тийм хайр дутуу гэж үздэг. Тийм үзлэн гэдэг байхгүй. Тэрийг тэгээд өөрийнхөө үйлчлэл, өөрийнхөө зам чанар тэр бүх юмар ингээд дарддаг, маш хүчтэй дардсан байдаг байхгүй. Энийг яг ийм байдлыг өмчрөлийн сүнс гэж хэлдэг. Тэгээ өмчрөлийн сүнс бол гинт ингээд яаж ажиллаж байгааг бид нар харагдах вэ? Уураар харагддаг. Тэр уураар гадагшдаг байхгүй юу? Хичнээн өөрөө хичээсэн ч гэсэн чадахгүй зүйл гэж байгаа шүү дээ. Би чадахгүй юм байна гэдгээ мэддэг зүйл. Заримдаа өөрийнх нь хэлээд байгаа зөвлөгөө хүлээж авахгүй хүмүүст уурладаг тийм. Миний хар хийсэнгөө гэдэг. Хүүхдүүдтэй тэр гаргадаг шүү дээ. Хүүхдүүд яг өөрөөр хэлсэн. Зарим амар яг өөрөөр л ногоогоор чөлтөж тийм. Эч нэг тийм зүйл байх талтай байгаа байхгүй юу? Тэгээд хүмүүсийг ганцаардал хэрэгтэй. Би хийх гээд байхад бас ойлгосонгүй, хүлээж авсангүй. Биеийн ганцаардал гэдэг сүнсний ганцаардал гэдэг. За тэгээд өөрөө ингэж нэг хүмүүсээс дээгүү их юмтай юм шиг. Тэгээд өөрөө ганцхан шударгын усын эсрэг тэмцдэг юм шиг тэгж бодоод хүмүүсээс юм шаарддаг хүмүүсийг хянах тэр мэдрэмж нь аюу хүчтэй байдаг тийм. Бүх юм дээр ингээд эцэг эхчүүд бол энэ бол маш их байдаг тийм. Багш нарт маш их байдаг. Тэгээд бас нэг илэрдэг зүйл нэг бол хүмүүсийн амжилт ивэл баярлаж чаддгүй тийм. Бусад хүн дээшлэхээр атаахад байдаг байхгүй. За японоор бид энэ атаахын сүнсээ өгөх зайлсхийгээр байгаад байдаг тийм. Тэр хүний амьдралд орж байгаа сайн сайхан зүйл тийм. Одоо бидний хувьд бол хүний амьдралд ивэл тэр үнээр юу ч чадахгүй. Атаахад байдаг тийм. За тэгээд
Энэ бол яг нэг өв залгамжлалыг нь ахуулдаггүй. Тэр хүний дуудгаа ойлгоход нь саадуулдаг. Бэлэг аваасаа авахд нь саадуулдаг. Ийм зүйл. Тэгэхээр энэ үнэчлэн сүнс яадаг бол нэг бол бусдаас маш их хамааралтай олгочдог. Нэг бол ганцаардуулаад салгуулаад бий болчдөг. Тийм. Эсвэл хүмүүс үнээр хамт байх гэдэг юм шүү дээ. Эсвэл ерөөсөө хүмүүстэй нийлэхгүй. Хүмүүс хайрлаад, халамжлаад, туслаад байхад тутагаад яваад идэх юм үстэндээ идэх тийм. Тийм хүмүүстэй нэлээд төр таалжсан. За энэ үнэчлэн сүнсний тод жишээ, Библи гэдэг тод жишээ бол Лук номны 15 дугаар бүлэг. За бид нар бүгдээрээ нөгөө төрсөн хүү буюу алдагдсан хүүгийн төрлийг мэднэ тийм ээ. Хоёр хүүтэй аав байжгаад тэнийг хүн юугаа өмч гойж авч яваад тэгээд тэрснээ үлдээд тийм юу ч болоо сүлдээ нөгөө гахаантай хамт хоолж явдаг. Бид тааваа санаад яаваа тийм шиг ярьдаг шүү дээ тийм ээ. За тэгээд тэр ирсний дараа ахын зам байдал. Яг тэр үнэчлэн сүнсийг харуулдаг байхгүй. За тэр хэсгийг хэлж. Лук 15-ын 24-өөс 32. Ууган хүн талбай дээрээ байжээ. Тэр буцаж гэртээ ордон ирэхдээ дуу хуур бүжгэл хичээнээ сонсоод зарц нарынхаа нэгийг дуудаж юу болоод байгааг асууж шалгав. Тэр түн дүү чинь ирсээ. Таны эцэг түүнийг 9 минут ирж ирсэн гарган туул нэг болов гэжээ. Харин ууган хүн уурлаж татгаш авахыг хүссэнгүй. Тэгтэл эцэг нь гарч ирээд түүнийг аргадан гуйж эхлэв. Хүн хар олон жилийн турш би танд зарагдаж би хизээч таны тушаасныг зөвтөж байгаагүй. Гэвч та гівч анд нөхдөдөө баярлах үед минь та ганц ишигч надад өгч байгаагүй. Харин хөрөнгийг чинь явхнуудтай нэлж цэвэрлсэн энэ хүүгээ эрэхтэн түүнд зориулж тарган туул нэлж байдаг гэхэд эцэг миний хөө чи үргэлж надтай хамт байсан. Миний гэсэн бүхэн чинь чинийг шүү дээ. Харин чиний энэ дүү өгсөн байсан. Амьдрчээ. Алдагдсан боловч болтлоо. Иймээс бид баярлан цэнгэх ёстой гэвчээ гэж. За энэ дээр яг тэр үнэчлэн сүнсний гаргадаг бүх зүйлүүд харагдаж байгаа. За дүүгийнх нь хувьд ойлгомжтой. Энийг бол зөндөө сонсч байсан. Энэ бол тэрслүү хүртээсэн тийм хүний эрсдэл аавхаа эсрэг тэрсэж явж байгаа. Тэгээд гэмээ ойлгож ухаарад гимшээд тэгээд аавда бүр хэлдэг би таны эсрэг бурхны эсрэг тэрсэжээ. Тэгээд аав нь бол уулчлсан аюугаар хараад дүүг гартна. Хөгж дүүж өгөөд гоё хувц өмсгөөд тэгээд найрын ширийн суул тийм. За тэгсэн чинь тэр үед ах нь талбай дээр ажиллаж байсан. Тэгээд буцаж ирэхдээ яс шууд гэрдүүгөө ороагүй. Тэгээд ганцаардлын шинж байхгүй. Хүмүүстэй байдаг хүмүүс ч мөн шууд олон хүн байгаа газар руу яваад л шүү дээ. Гадаадаа байж байгаа нэг зарцаа дуудаж байгаад асууж байгаа байхгүй. Энэ бол аль хэдийн сүнсний өмчлөлд ороод ганцаардсан юм байна. Тэгээд юу болоод байгаа гэсэн чи дүү чи ирсээ ингээд тарган туул. Энийг сонсоод яасан. Ууралж байгаа. Дүүгээ ирсэн ч өрөөсө баярлах тийм. Ах хүн ч бол дүүгөө тэгээд эдэн жил асуулаад дүүгээ их баярлах хэрэгтэй. Тэгээд уурлаад татгшаа орлоо хүсээгүй гэж байгаа. Татгшаа хүсээгүй. Гэсэн чи аав нь гарч ирээд гуугаад аргацсан гэж байгаа. Аав нь бол маш их нэгүс нөгөө төрсөн үдээс нэгүс хэлчихэв гэх энэ үдээс аав нь бол хажууд нь байсан. Бурхны нэгүсэл яг хажууд нь байсан байна. Тэр аавынхаа хажууд байж энэ бүх өмчөн хурж байсан.
Билетийн өмчөөд ганцаард. Тэгээд тэр нь юугаар харагдчих юм бэ? Өмнө нөгөө хөрөнгө аваад явсан чи үйлдсэн мэдээж өөрөөх нь шүү дээ. Тэгээд тэрийг өөрийнхөө өвөө гэж үр засамжлаа мэдэхгүй. Тэгээд хаалтаа зарагдчих юм. Боолчлын сүнстэй, боолчлын сэтгэлтэй байхгүй. Тэгээд би таньж зарагдсан гэдэг хаалтаа уул. Хүмүүст уурлдаг шүү. Хаалтаа уурлж авах. Тэгээд тушаасны чинь аавынхаа үгэнд орж байгаа тушаас бэлтгэж байна. Аавтайгаа чи хамтарч амьдарч байгаа нэг л болчихсон. Тэгээд ганц нөхдөйгөө баярлах үед ганц иширч өгч байгаа. Аавгаа зүгээр өөрөө гуйсан үү тийм гуугаа ганц иширч өгөө. Энэ гомдол айл хэдийн бол гомдол дотор орсон. Энэ бол гомдол бол яг голгодсон хаягдсан хайрыг аваад өгнө. Тэгээд тэр нь харагдаж байна. Тэгээд харин хөрөнгөч явахнаатай нэгээс энэ хүүгээ миний дүү биш тийм энэ хүүгээ бүрийн яллаад дуруулахад шийдэж байгаа үстэй. Хөрөнгөч явахнаатай нэг чөлөөлсөн гэдэг нөгөө дүүгээ бүр тэгж хийж байна. Тэгээд тэнд таран бол ядалж байна. Тэгсэн чи эцэг нь яг өчигдөд ойлгож миний хөр чи үргэлж надтай хамт байсан. Заавтайгаа хамт байсан гэдэг нь мэдчихэж байна. Нэг эзэнтэй л амьдрал гэсэн боолноосоо л байдаг. Ойлгоо. Тэг миний гэсэн бүхэн чимээ шүү дээ. Чи өөрийнхөө л үе залгамжлалыг арчиж хамгаалж гисэн шүү дээ гэдэг. Тэгээд тэр дүүч юм бол харин бүр сүнсээр өгсөн байсан. Тэр одоо сүнс нь амьдарч шүү дээ. Тэгээ энд нь ингэж баярлах хэрэгтэй шүү дээ гэж. Ах нь болохоор бол энэ ах нь бол боолчлын сүнс байна тийм голгодлын сүнс байна. Тэр нь шашны сүнс байгаа байхгүй юу? Шашин. Би ингэж шашинлаг сүнс яадаг вэ гэхээр дандаа ингэж биеэрээ ингэж хийж үйлсээр юм харуулах гэж боддог тийм. Би ингэж танд зарагдаад ажил тушаалыг чинь зөрчөөгүй тэгэхэд та надад ишиг өгөөгүй. Тэгээд биеэр үйлчлсэн тэр шашинлаг сүнстэй хүмүүс дандаа буцаагаад шагналыг хүсэж байдаг. Та надад нэг ишиг өгч чинь гэж шагнаагүй. Тэг. Аавсаа ингэ бүлээн зөвшөөрлөг тэрүүгээс авах гэж байсан юм шиг байл нөгөө. Тэгэхээр энэ маш олон юм сүнснүүдээс тогтсон юм үнчирлийн сүнс бодол санаа зам байдал сэтгэхүй тэгээд тэр гаргаж байгаа эмошн уурлж юм тийм энэ зүйлүүд нь татчих واخхой. Энийг л үнчирлийн сүнс бидний амьдралд ажиллаж байгаа харж байгаа гол хийж байгаа. Тэгэхээр Бурхны хувьд бол энэ хоёр хувь хоёулаа хүмүл. Тэг. Хоёулаа л тэр сүнсний үнчин байсан баг. Гэтэ тэрслүүн гимшээд ирсэн харин тэр шашинлаг сүнстэй хүн өөрийгөө хохирч хийж байна. Их хохирчсан. Тэгээд дүүтэй атаарч чинь тийм. Тэгээ муу юм игээд ирж хахад та найж хийж байдаг. Энэ атаархал. Тэгээд дүүгээ шүүж юм тийм ээ. Тэгээд дээр нь аавынхаа эсрэг ингэж уурлж ярьж байгаагаар яаж аавынхаа эсрэг тэрсэж байгаа байхгүй. Тэгээд өөрийгөө голгоцсон хохирогч гэж үзсэн учраас яасан. Дотгошоо ороогүй. Энд дэр ойлгоод орчлоо гэсэн юмээс аахгүй. Ингээд дуусчих байгаа шүү дээ. Хэрвээ тэр ойлгоод дотгошоо орсон бол үргэлжлүүлээд ойлгож ороод дүүтэйгээ тэрвэрлдэл ингээд автагаа баярлалаа найрлаад хэлбэсэн баг тийм ээ. Тэр ороогүй учраас яг энэ юм болсон ахаа гэж бодож байна тийм. Тэгэхээр энэ нөхөө бол яг аавынхаа яг дэрэгдэн байдаг мөрцөн тэр аавынхаа хайр нэгүслийг мэдэрдэг. Үнчирлийн сүнстэй хүмүүс бол яг
Эсрэг хүлээгээд авсан ариун сүнс бидний дотроогоо битгсэн мөртлөө хан аав байна. Тэр аавын хайрыг мэдрэхгүй шүү дээ. Тэгдэг байхгүй юу? Энэ бол яг үнэхээр сүнс. За уншлагын сүнсний шинж чанарууд нь ямар шинж чанарууд гэдэг вэ? Хит мэдрэгдэх юм болонд амар эмзэг болчихдог. Үг хэлэхэд гомдохгүй тийм. Юм хараад гомд. Заримдаа бид тэрийг хандуулдаг шүү дээ. Ариун сүнстэй чинь өгч ялгаж сурах хэрэгтэй. Юу босоход тэгээд энэ. Тэгээд одоо энэ уугуухуу болов тэр зарцаагаа үг дүүчин нэрээд тугал нэрлсэн гэж хэлэнгүүт уурж байгаа. Энэ бол тэр амар мэдрэмтгий юм байна. Тэр бид нар ямар нэг юм хит мэдрэмтгий авах бол тэрийг бодох хэрэгтэй. Хаанаас тийм болчоо юу болчоо хизээ энэ үүсчөө гэдэг ингээд бидрэлчүүлэлт өгөх нөгөө уг өмсгөө очих юм хийж байгаа шүү дээ. Тэрийг ингээд үзэх хэрэгтэй. За яг энэ итгэж хүмүүстээр авах шинж чанарууд бид нар ярьж байгаа шүү дээ. Тэгээд юм болсон дээр бид нар ойлгох гэдэг бас юм. Үнэхээр бид нар эзний хайр инэрлийг мэдрээд уйлж гин үү? Тэ? Эсвэл ямар нэгэн юм надад байгаа болоод уйлж гин үү? Одоо сүн даах хийж байгаа хүмүүс ч магтандаа дурж орж ирэл уйлдаг шүү дээ. Тэр бол өөр. Тэр бол яг бүхний хайр, ариун сүнсээр хүрдэж байна. Бид нар бол аль хэдийн хүлээгээд авсан. Бүхнийг хүмүүс яг тэр юун дээр үлж байна. Тэр өдөр бас юм. Хүмүүсийн ивэл өрөөл баярлаад үлж байна. Тэр зөв тийм. Тэр бид нар өөрсдийнхөө төлөө харамсаад үлж байна. Тэгвэл асуудал байхгүй юу? Хатаахад үлж байна. Тэгвэл асуудал. Тэр мэрийг бас ойлгох чинь бас янз бүр гэдэг. За итгэж хүмүүс бас хэрхэн сүнслэг эцэг болох ёстойгоо мэдтгүү. Тэг. Хүүхдүүдэд яаж залхаа мэдтгүү. Сүмд орж ирсэн залуучуудыг хэрхэн халамжлахаа мэдтгүү. Өөрсдөө өмчөрсөн дагаж. За манайс маш их олон залуучууд ирсэн тийм. Тэр ерөөсөө яаж ярих юм бэ? Сургаал гэдэг. Тэднээс сургаал хэрэггүй. Юу вэ? Хон аавыг хайр. Энд ядарсан зовцонд яаж амьдрахаа мэдэхгүй тийм хүүхдүүд явж байдаг тийм. Хаагтар мэдэхгүй залуучууд юм чинь доол магтаал дүүрчдэг юм. Тэгээд өөрчлөлт гэж мэдэхгүй байж байгаа тэгээд үйлчлээс өгөө. Нэг Монгол явж ирсэн юм. Хон аавын хайрын дотор бид нар. Тэр одоо тэр өөрийнхөө хүүхдүүдийг яаж сонсдогоо бид. Бид Соломон шиг тэгж ерөөх хэрэгтэй байж тийм ээ. Хизээж харихгүй хизээж хүүхдэд өдөр болгон бид нар өргөж байгаа. За тэгээд бас удирдагчтайгаа байнга өрсөлдөв. Удирдагч хүмүүс яг босод удирдагчтай өрсөлдөв. Тийм өрсөлдөө хийдэг. Үүчтүүдээр өрсөлдөв. Тэр өрсөлдөв бид нар янз бүрийн бэлэг аваасаа төгсөн. Бүр хангалттай бэлэг аваас. Ариун бэлэг аваас хязгааргүй өрсөлдөх ямар ч шаардлагагүй. Өөр тийм. Бид нар одоо хоолны үйлчлэгт өөр хоол хийж явж байгаатай адилхан. Итгэлийн үйлчлэл өөр бид нар хүмүүс ирдэг. Итгэлийн бэлэг хүртэл өөр тийм. Зарим хүн тутам нуруунд дээр залбирдаг бэлгээс өгсөн байхад тийм. Зарим хүн дандаа үе хүчин дээр залбирдаг бэлгээс өгсөн ч гэж болно. Бид өрсөлдөх ерөөсөн хэрэг байхгүй. Зүгээр л өөртөө өгсөн зүйл сэтгэл хангалттай байгаад өрсөлдөх хэрэгтэй. Өөрсдөө магтандаа
олон хүнтэй гоё байгаа нь хамаагүй тэр байгаа газараа ялаад юм. Тэр сам нэг хүн байна уу, хоёр хүн байна уу? Тэр ерөөсөө тийм харьцуулалт төрсөн. Ерөөсөө өнчиглийн бас сүнсний нэг шин чанар нь юу вэ? Тэр хүн бурхнаар удирдуулахын оронд чухал ач холбогдолтой гэсэн зүйлээрээ л удирдуулдаг тийм. Юу үйлчлэлээр удирдуулах юм уу? Бурхны үгээр удирдуулж байгаа гэсэн Библийн ишлэл зөвхөн л ишлэлээр яагаад тэрийг ач холбогдолтой гэж байгаа шигшинлэг болчтой бас хүмүүс байна. Юу чухал ач холбогдолтой яг тийм зүйлээрээ өөрөө удирдуулаад яваад болчихдог байхгүй. Эсвэл нэг сүнслэг удирдлагч шигтэл одоо YouTube дээр зөндөө дагах юмуд байна шүү. Ганцхан дэрийг дагаад шигтэл яваад байдаг. Тийм зүйлүүд бас байна. За бас сэтгэл хөдлөлөөр яаж холбогдохоо мэддэг. Ялангуяа ингээд амар баяр хөөр болсон хүмүүстэй зарим нэг баяр төрж мэдхгүй ингээд цаад заримдаа бид энэ хүн юунд баярлаад байгааг ойлгож чадахгүй, юунд баярлаад байгааг ойлгож чадахгүй. Тийм байдаг тийм. Юунд баярлаад байгаа юм бэ? Яаж хүмүүстэй сэтгэл хөдлөлөөр ариун сүнсүүд биднэрт хүмүүсийг ойлгуулж өгдөг шүү дээ. Тэгээд энэ хүн юунд баярлаад байна юу? Юунд гомдоотой нэг зүйлсэл тэрс олчих юм бол өөрсдийнхөө тухай сайныг мэдэрч өөрсдөө ингээд маш их голдог байхгүй. Би л буруу үйлчлээ, би л тэгчлээ, надаас өвчлөө. Энэ бол эмгтээчүүд дээр бол маш их өөр тийм биш тийм. Тэр сайн муу холилдсон л гэж. Тэр сайн баг муугаар ялгаж хүн сайн талын эхлээд багцсан. За муугаар мэдчихэж штэ гэж хүлээж авдаггүй тийм хүмүүс байдаг тийм. Сайныг хэлж байгаа бол тийм хүн талын өргөл хүлээж авах. Боо албан хүн тавиад байсан. Бусад хүнтэй яаж харьцахыг мэддэг. Энэ бол ингээд зөндөө би ингээд бүжиг хүнтэй юусе яаж харьцах мэддэг. Бүжиг хүнтэй хацаанд авчихсан юм байна. Яа, юу ч гэсэн гэж. Ингээд зарим хүн харьцаа тавьчихсан хүмүүс байдаг тийм. Юу хэлэх юм. За бодит байдлыг бас зүй тайлбарлаж байдаг. Яаж ирэх юм бол тэр онцгой харилцсан чи тэр үзэл бодлоор өөрөө тогтсон тэр онцгой тогтсон тэр өөрөө тайлбарлаж бодит байдлыг буруу тайлбарлаж. Тэр чиглэлэн дээр ялангуяа юм маш болж. За тэгээд өөрөө нэг зорилго тавьчих. Тэр зорилгондоо хүрэхин тулд бусад хүмүүсийг хэрэгс болгоод ашиглаад тийм. Хүмүүсээс маш их баталгаа хүлээн зөвшөөрлийг ирж байдаг тийм. Нэг юм ирж байгаа хүмүүсээс магтаал сонсгоод тэр чөхгүй болоод явал унцдаг. Бурхан хийж өгсөн чинь заавал хүмүүс юу? Хүмүүс чинь дандаа тийм яахгүй штэ багтахгүй. Дандаа урам өгөхгүй. Ялангуяа нөгөө ээж аав нь маш хатуус гэсэн үг. Тийм. Хатуу ээж аав хүүхдэд ч ээж аавхаа санаа төгсөв ихтэй. Хичээл л гэх байхгүй. Ээж аав нэг сайн өгч юм тэр өөрөө урам. Тийм бас хүүхдэд тэр цасан ч гэсэн энэ тавигдахгүй. Яагаад? Дагаас сүнслэг их мэдээ тэрхэн захиалах мэддэг.
Сонирхол үлдээдэг чинь бол алтан оног үлдээдэг биш. Янз бүрийн алтан оноонууд гаргана тийм. Тэгээд сонирхол үлдээдэг чинь өөртөө нэг төсөл хийсэн ийм тийм байх ёстой гэдэг. Төсөл хийсэн. Тэгэхээр тэнд цаанд нүрэхгүй болохоор захиж чадахгүй. Тийм. Унаад идэх юм. Бурхан бол тийм. Гэтэл чинь ямар ч байсан захиж тийм. Сайн байна уу? Тэрнтэй адилхан сүсдэг гэсэн ямар байх нь вэ? Сонирхлын системс өөрийнхөө гэр бүлийнхэнтэй маш төвөгтэй байсан. Гэр бүл дотроо харьцаж чаддгүй. юм байдаг шүү. Америк үзэж Thanksgiving-ний зөвлөгөө гэсэн чинь хамгийн уулзах дургүй хүмүүс нэг дор цуглардаг шүү гэж санаалаа гэж тийм. Тэгээд тэр нь бэлтгэлтэй очоод тэгээд Thanksgiving нэг гоё ихтэй хэрүүлэг постыг айлж зөндөө. Тэгээд нөгөө тэрнтэй адилхан сүмч болсон чинь дандаа өвчтэй шаргатай хүмүүс байсан. Тэгээд тэр донд харилцаагаа бид нэр зөв болох хэрэгтэй. Тэгээд зөв босож чадахгүй ингээд төвхтэй л яваад байгаа юм бол бид нар өөрсдөө ажиллах юм. Бурхан хамгийн гол зүйл нь бол бурхантай яг аавынхан бол зөв бол бүрдэж харилцдаг. Бүх зүйл юунаас болсон бол бурханы аав гэдэг харилцаа. God the Father. Одоо бид нар бурханы олон нэрнүүд үзэж байгаа. Яг энэгээр бурхан олон шив чанартай шүү дээ. Өнөөдөр хончин гэж үзлээ. Хончин бурхан хончинд харилцаанд ороход бол бурхан аавд харилцаанд орохоос амархан байж магадгүй тийм. Доогийн сансаар хийснээр нь явчих. Яг бурхантай аав уугийн харилцаанд орох маш хэцүү байдаг байхгүй. Тэр бол аавын хайрыг мэдэрч яг хөөн гэж мэдэрдэг. Тэр хайрыг мэдэрч тэр харилцаанд орж иж яг эцэг хүүхдтэй харилцаанд. Тэгээд ууган хөө тийм харилцаа аав уугийн харилцаа байхгүй. Айлын ууган хүүхдүүдтэй ийм маш их яг тэгвэл ээж аав нар залуу байдаг. Анхудаа юу болж идэг? Ээж аав болж идэг. Тэгэхгүй ч өөрсдөө мэдгүй өөрсдөө хүүхдүүд тийм өөрсдөө дуулуур яг том хүүхд дээрээ маш их ачаалал өгчтэй тийм. Нөгөө дүүнэр гараад ирвэл бүх хүүхдийн даалгавч. Тэгээд нөгөө том хүүхд чинь ээж аав хоёроо бүх алдаа оноо харж үздэг байхгүй. Тэгээ ээж аав дуулууртаа маш хэцүү. Алдаануудын мэд. Маш хэцүү. Яг аав ээж хүүхдийн харилцаа маш хэцүү. Хүүхдээ явагддаг. Сайн нөгөө мишн скул хийчихээд сууж байгаа. Энийг л зааж байгаа байхгүй. Нэг аав гэж тань. Тэгвэл аавын харилцаа. Аав хүүгийн харилцаа. Бурхан аавын хайрыг мэдрээд энэ дэлхийн бүх хүмүүс бурханы хүүхд юм аа. Өөрсдөө хүүхдүүдээ бурхан аврах байгаа маа гэж мэдхээр хүмүүс мишнэд маш хүчтэй. Зогсохгүй явж чаддаг. Бид нараас хүмүүс маань яа сайн мэдээ явахгүй нэ тэр бас энэтэй нэг талаас бас холбоотой байна. Яг бурхантай аав гэсэн. Ах нөгөө сүндэхэд сахалтай. Хүмүүс яаж залбирч байгаагаас нь бид нар бурхантай яаж харилцаж байгааг бид гайхаад юусоо юм дараа нэг ойлгосон. Зарим хүмүүс эзэн гэж хэлдэг. Бурхантай юм эзэн болон харилцаатай илүү харилцаатай байдаг. Зарим нь ааваа гэж хэлдэг. Аав уу. Яг залбирч байгаа юм байна. Тэрийг хичээсэн байна гэж сүлдээ.
ойлгосон. Тэгэхээр бид нар энэ харилцаанд орохын тулд бид хэн бэ гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Ром 8:14-17 Учир нь Бурхны сүнсээр өдөртөж байгаа бүхэн нь Бурхны хөвгүүд юм аа. Харин айц зүрх боолчлын сүнсийг таныг хүлээн аваагүй харин үрчлийн сүнсийг хүлээн авсан билээ. Үүгээр бид Аава эцэг минь гэж дуу. Бидний Бурхны хөвгүүд гэдгийг сүнс өөрөө бидний сүнстэй хамт хэлжээ. Тэр бид хүүхдүүд минь юм бол өв залгамжлагчд нь бас мөн. Христтэй хамт алдаршуулсан тул тэр бид үнэхээр түүнтэй хамт зовдог юм бол бид Бурхны өв залгамжлагч бөгөөд Христийн хамтран залгамжлагчд юм аа. Энийг сайн ойлгох юм бол бид яг хамтдаа яг аав охины Бурхны сүнсээр бүтээгдэл гэж байна. Ариун сүнсээр бүтээгдэж байна. Тэр ариун сүнс бол айц зүрдэггүй, боолчлол зүрдэггүй. Яг энэ эсрэг сүнс. Харин үрчлэлийн сүнс. Бид нар бүгдээрээ үрчлэгдсэн. Яг л Бурханаас тэр сэтгэлтэй өвчтөн явж байгаа бид нар дандаа сатаны хөвгөд. Тэгээ сатанаас салаад ирэнгүүт Бурхан биднийг заагаад өргөж авч байгаа. Бүтээж авч. Тэгээд ариун сүнсийг бас үрчлэлийн сүнс гэж хэлдэг. Тэр спирит оф тэр бүгдээрээ өргөж. Биеэр яг этаптаас өргөж байхаас бид нар сүнсгээр бүгдээрээ бас этаптад. Тэгээд энийг сүнс өргөж ариун сүнс бидний хайрыг мэдрүүлэн гэрчлэн хэн тогтвол. Тэгээд бид нар Бурхны хүүхдүүд болсон учраас бид нар бас үйл залгамжлагч. Христтэй хамт алдаршуул. Христтэй хамт тэр үйл залгамжлагч. Энэ ойлголтыг тэр маш гүнзгий сайн ойлгож чадах юм бол Аава бүрхнээс юм чадвал Галаат 4:6 та нар бол хөвгүүдийн мөнд бол зогтож гэж байгаа шүү. Бурхан өөрийн хүүгийн сүнсийг бидний зүрхэнд илгээсэн байна. Тэр сүнс Аава эцэг минь гэж. Тэр Бурханы хайрыг авсан яаж мэдвэл бидний сүнс ариун сүнсээр дамжуулаад бидний сүнс ятдаг. Тэр хүчээр амаараа дуудах. Бидний сүнсийг дотроос өөрөө юм Аава гэж дууд. Аава. Тэнгэрт байгаа миний Аава. Или сабахтани. Яг сүнс бидний гэсэн. Яг тэгж бид нар дуудсан цаг бид нар тэр өчигдлийн сүнс ажиллахгүй. Тэр яг Бурхны хүүхэд Бурхны хүү охин гэдэг мэдсэн. Өчигдлийн сүнс байх бол. Өчигдлийн сүнсийг хөөн гэж байхгүй. Харин бошид сүнсүүдийн нэг хөөн. Яг голомтны сүнс, бадны замын сүнс, дарахны сүнс, өвчний сүнсүүдийг хөөн хараалыг таслана. Харин өчигдлийн сүнсийг бид нар давж гарна. Таван аргаар давж гарна. За нэгдүгээрт нь Бурхны хайр найдвар. Нэгдүгээр Иохан 3:1 бид Бурхны хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг эцэг бидэнд сойрхсныг бид бол тийм юм аа. Иймээс ертөнц түүнийг мэдээгүй тул биднийг мэддэг гэж. Ариун сүнсний мэдрүүлж өгч байгаа тэр их хайрыг бид нар ариун сүнс Бурхны хайрын нэг жоохон хэсгийг бидэнд үзүүлэхэд бид нар тэрийг агуу гэж амар гэж мэддэг. Тэр хайрын ямар урт өргөн гүнзгий
жоохны тэр бүхэлдэн юм мэдэрч чадахгүй тийм жижигхэн өчөөхөн юм. Тэгэхээр тийм болохоор бурхан бидэрт ингээд баг байгаа юм. Бидрэлт янз бүрийн тийм учраас яг нөгөө ивэлгээ тоол гэдэг биш тийм ээ. Сайн зүйлүүдэд тоолоод нөхцөл юмнуудыг тоолоод залбирал болохгүй тийм. Хатагсын залбирал болохгүй тийм. Хүүхэд нэг үргэлж тоогоор авсан бэлэг болгоныхоо тоогоор үзүүлсэн сайхан зүйлүүд харуулсан сайхан газрууд гэж хэлсэн. Энэ бүрхэн донд болгон донд Бурхны хайр хангалт байсан юм а гэж ойлгох хэрэгтэй. Тийм болоод бид нараас үнэхээр сүнсийг ярьж байгаа юм биш. Хоёрдугаар арга нь болохоор Христийн дотор хинбэ гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Галаат 3:26. Учир нь та нар бүгд Христ Иесус итгэхлээр нэг өгөөд өгөхөд болсон ажээ тийм ээ. Тэгэхээр аавын хайрыг мэдрэхийн тулд гэхдээ хүүхдэн гэдгээ мэдсэн ойлгосон. Өөртөө хүүхэд 70 настай байна уу, 60 настай байна уу, 80 настай байна уу, 2 настай, 3 настай байна уу хамаагүй тийм. Хоёртой хүчтэй бүгдээрээ Иесусыг хүлээж авсан л Бурхны хүүхэд. Нэгдүгээрийнхаа 1:12 тийм. Иесусыг хүлээж авсан бол Бурхны хүүхэд байх хүсэн. Тэгээд хүүхэд чинь үйлдэх хэрэгтэй. Хүүхэд гэсэн юмнаас том толгой гаргаад байгаа. Хүүхэд чинь үйлдэх юм. Аавдаа ирсэн, ааваасаа гуй, аавынхаа өмнө сууд, аавынхаа өмнө өгөнд орно тийм. Хэлсэн болгоныг хийн гэсэн үг шүү. Тэр чинь бидний Христийн дотор хинбэ identity-г бидний мэдэх хэрэгтэй. Энэ бол маш чухал. Тэр муу сонснуудыг хөөгцөл дандаа Иесус Христийн нэрээр хөөж байна. Энд бид нар өөрсдөө таньж бид нар өөрсдөө хөөж байгаа биш. Иесус Христийн нэрээр ариун сүнсний хүчээр хөөж байгаа. Хүн цаана ажиллаж байгаа. Энэ бол тэрийг Христийн дотор хинбэ гэж зөвшөөрж байгаа юм. Шинж байгаа. За 3-дугаарт нь өөрийг чинь гомдоод шархлуулсан хүмүүсийг уучлана. Бүгдийг нь уучлана. Бид нар заримдаа санахгүй байл бурхан сануултал. Колосай 3:13. Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж бие биеэ уучлаж хэрэг хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг эзэн уучлсны адил та нар бас уучлаа гэж. За уучлаад бол энд зориулж өгсөн юм байна. За бид нарыг шархлуулсан хүмүүс биш бид нар зориулж. Бид нар өөрсдөө чөлөөлөхгүй. Тэр үйл уучлалын хүлээсэн дотроос нарыг тавих гарах гэдэг. Тийм учраас бид нар хүний төлөө өөрсдийнхөө төлөө өөрсдийнхөө эрх чөлөөний төлөө уучлалыг хийх хэрэгтэй. Шархлуулсан хүмүүс ч өгсөн ч байсан хамаагүй. Тэг хол байсан ч хамаагүй өөрсдөө уучлах хэрэгтэй. Тэгээд уучлаагүйгээс яадаг вөхөр тэр шархтан нийтгэхгүй тэр шархаараа өөр хүнийг очиж шархлуулаад явах байхгүй. Тэг яг тэр гомдлоороо өөр хүнийг очиж гомдоогоо тийм учраас уучлал маш их. Энэ итгэл чөлөөлтөд зөндөө уучлсан байхаа гэж найдаж чинь тийм. Дуусаагүй бол бурхан сануулж өгнө. Тэгэхээр уучлал. За дөрөвдүгээр нь дэмждэг хүмүүсээр хүрээлцээ. Еврей 10:24-25. Би бие хайр болон сайн үйлсэд хөхөөлөн урамшуулахад анхаарай. Ингэхдээ зарим хүмүүсийн зуршил болсон шиг хамтран цуглах хэрэггүй. Харин нөгөө өдөр олж буй харах тусам би бие зориулжуулъя гэх.
зарим хүмүүс цуглаал бэлдсэн ба штэ. Бид нар шиг биш харин бүр эсрэгээр нь дандаа цуглаж яа. Өөрөөр бид нар дандаа итгэвч хүмүүсийн орчинд сүм чуулган дотроо нөхөрлөл дотроо тэр хамт явж байгаа хэрэгтэй. Ганцаардаа руу орж ирсэн. Хүмүүс ямар нэг юм болох сутаадаг. Тийм ш. Ямар ч хэцүү юм болсон, ичмээр юм болсон нүрээ олцоолаад байж ах нь чухал. Бурхан ингэж хэлсэн л муу сүнсний хамгийн гол арга бол дандаа тасалж авч ганцаард орж ичээ нөгөө авсан өвийн тийм ээ бүх амьдралаас нь салаад итгэж биш юм шиг болоод ингээ өөрөө там руу хатгаж байгаа. Тийм хүсэлтэй байгаа шүү дээ. Тэгмээс ганцаардын эсрэг заавал зогсох. Бид нар нөгөө явсан хүмүүстэй авчирхаар текст мессежтэй лураад гадаад бидний игнор хийгээд хариу мариу өгөхгүй байдаг. Яг нь өөрсдөө хэлмээрээ байж тэр хүмүүс ганцаард орсон байгаа шүү. Тэрийг мэдэхгүй л явж байгаа тийм. Тэгэхээр тавдугаарт нь бусдад үйлчлэхэд төвлөрөж. Марк 10:40-д өчигдөр хүний хөө бүртэл үйлчлэхийн бас харин үйлчлэхийн тулд хүн өөрийн амийг олонний төлөө залхиас болгон өгөхийн тулд ирсэн юм гэж айлтлаа гэж. Иесус өөрөө үйлчлэлээр ингэж үйлчлэлээр гэж харуулаад үзүүлээд тэгэд явсан шүү дээ. Тэрийг бид өөрчлөлөө хийж. Иесус бүр хэлсэн. Надаас илүү агуу. Тийм үү. Одоо Иесус намд жагцсан тийм чанга дээд нь 5,000 байсан гэж байна. Талхуу авч 5,000 ирчүүд байсан. Тэгээд гэрүүлээр ирсэн гэж үзвэл 10,000 байсан гэж байна. Бомбе Африкт очоод хүчтэй тэгээд үйлчлэх тийм 80-100 мянган үйлчлсэн. Тэгээд Иесус илүү олон үйлчлэж байсан л байна. Ариун сүнсээр бол илүү олон үнэт мэдчихсэн ба. Тэгээд хамгийн чухал зүйл Иесус авах зүйл бол Иесус маш сайн хөөж. ертөнцийн авахаар сайн хөөсөн тийм 12 настай тогтсож нөгөө ээж аваатай хэлэхгүй гэж үзэж болохгүй шүү. Доолгортой дагаад буцаад явчих тийм. Би аавах эстэй тэнд үлдсэн юу гэхээр би ингээд аавынхаа үлдснээр үлдэж бүх хуваалцсан юм а гэдгийг тийм. Хоёр аавах хоёуланд нь орж байгаа байхгүй. Тэгээд үгүй аавахаа өгөх болсноор авахгүй. Тэр хийдэг ажлын залхамжлал мужаан болгож явсан мэт тийм. Ээж аваагаа маш их хүндэтгдэг хүүхдүүдийн ээж аваахаа мэргэжлийг хийсэн ажил бизнесийг өөрчлөсөн юм шиг байна. Яг 12 наснаа мид скулд байхдаа мэргэжлээ сонгосон хүүхдүүд ордоо ээж аваахаа мэргэжлийг зөвсөн гэж судалгаа хийсэн. Ээж аваа маш сайн болгож шээ. Иесус бол мужаан болгосон юм тийм. Тэгээд сайн хүү гэдгийг бурхан аав өөрөө хүмүүст хэлдэг юм ээ. Иесусийг Йордан голд баптизм хүртээд гарахт нь тагтаа бууж ирээд тэнгэрээс бурхан дуу болгоор энэ бол миний хүү түүнд миний таалал багш. Тэр чинь ямар сайн мөрт тийм. I'm pleased with you. Энэ үг надад хэлсэн. 2017 оны 3 сарын 8-нд би Сэмийнхаа нэрийн эмэгтэйгээр бишгэлж уулзаад дууссан.
Тэгээд унчлаа гэд мэдээд өөр тэр амар ширүүн андаас өөрийгөө голоос шүүмжлээ. Тэгээд явчихсан. Гэрийнхэн нь ойлгож байгаа юм тий. Тэгээд зарим итгэж яах вэ? Шүүмжлээс итгэхгүй. Эсвэл мэдээж хийчихсэн. Дараа нь бол яагаад тэр болсныг мэд. Яагаад би тэр үед өгтөөгөө хамт үржихгүй хэсгээд явчихсан юм. Пастрыг дуудахтаа намайг хамт дуудсан байсан би ойлгоо. Пастор багаар танилцсан тий. Өөр энэ дэстрүүд би хамт үржихгүй чи тэр тийм цоо баяраа ойстойгоос үржих би тэр би зүгээр сүм чи нарийн бичиг хий жолонгийн ногой хүүхдэд үржих тийм юм би өгрөө үржих болохгүй яг тэр үедээ би өөрөө юм үржих би бүр өдөр сарын маш сайн санаж Мартин юм үржих тэгээд юун дээрээс болсон гэсэн чи би нөгөө сүмийн санхүү нийлбэл гэрчлэл ресет гаргаж ирэх байсан. Тэгэл миний уур тэгэл би болохоор яг энэ үнчрлийн сүнсний мэддэг байна. Тэр яг толох хэвээр байх хэвээр сүмийн санхүү чинь бурхны санхүү амар шишин хандж байгаа штэ. Бүх юм нэг хэвээр. Өөртөө бурхнаас суулгасан болж штэ. Тэгээд уур үрээд тэгээд Тэвтэрс болц дараах нь нөгөө пастор эмнэлэг дэстэнтэй болох гэдэг. Савж байгаа ирээд тэгээд таас явуулчихлаа байх. Энэ ч жоо асуудалтай зүгээр батрын ирээд. Урд юм яас. Яг зүгтсэн байхгүй. Энийг л ойноо хийгээд байж. Тэгээд намайг өөрчлөж тэгээд болсон байхгүй. Чарч. Хэрэг бол. Гэтэ би өөрөө өөрчлөв. Би ерөөсөө өөрчлөв. 5 сар би амар цовсон байхгүй. Яг л би дуудлага үлээж байгаа байсан. Дуудлага өөрчлөж байгаа. Тэгээд 10 сард нь Канзас пасторын юунд хамтанд очиод тэгээд тэнд очиод байжсэн чинь нөгөө хайхоп гээд 24/7 залбирлын үйлчлэл явуулдаг. Үйлчлэлээр очиод нөгөө ишүүцүүлэх юм байна та. Тэгээд пасторт ингээд ороод ишүүцүүлгээд авсан байхгүй. Тэгээд бид хоёр ингээд ороод ишүүцүүлэх болсон чинь эмэгт хоёр хүн танилцаад тэгээд тусдаа тэр ингээд залбираад тэгээд бас ишүүцүүлээ бид хоёр хэлсэн байхгүй. Тэгээд пасторт хэлэхдээ шууд хэлсэн. Чон руу яг юридик бүжгэлтэй бүжиг шүү дээ. Тэр бүжгийг ингээ бүжиглээ таалах чинь. Тэгээд наас юм чинь залбирал магтаалын өргөө болох юм байна гэсэн. Тэгээд тэр гэсэн чинь надад шийдвэр нэгсэн чинь надад ирсэн. Бурхан плиз гэж би чамд таалж биш тас. Өөрийгөө ингэж зовох тийм усаасан гэж боддог байхгүй өөрийгөө онцон яатсан тийм юу бурхны. Тэгээд би ойлгосон боссон тэгээд дараа нь тэр энэ үйлчлэл хэлсэн явж байсан кай пастор бид нарыг менторсон. Тэгээд дуудагдсан гэдэг хэлсэн байхгүй. Ялангуяа Пентекост чуулганд нөхөр хоёр хамт
Тэгээд би тэрийг ойлгоод тэгээд би тэрээс уулд орсон. Тэгээд дараа нь ганц нэг удаа өөрийн үйлчлэгээд хуваалцсан. Тэгсэн чинь бурхан надад амар их бэлгээр өсгсөн. Би Библи уншингууд хэлжлээ. Надад мэдлэгийн үг, мэрэгэн ухааны үгийг бэлгээр өсгсөн. Хүмүүстээ хүүхдүүдтэй ямар их юм өгдөг гэсэн баггүй. Тэгээд бас ковидын дараа тэр чинь бас ингээд цуглаж чадахгүй ингэж байж байгаа яагаад ингээд арай гэж цуглаад ковидын дараа бүгд айцтай болсон гэх тийм шинэ үед тийм. Тэгээ бас нэг юунд очсон шүү. Бас брэдэр ингээд скай пастрын зохион байгуулдаг. Бас паструуд үйлчлэгч нарын цуглал татдаг байхгүй юу? Онгор. Тэр нь тэр анх удаа авчид. Тэгээд Дэн Хэмер гэж пастор. Тэгээд Sunrise сүмээр Монгол очижсэн бас. Тэр ирээд ингээд зүйлээ яасан чинь бас битэрийг гаргаж ирээд гэсэн чинь бас битэр яг тэр үргэлсэн тийм. God please хүн first талчтай. Сүмээ жижиг гэж битгий бас. Битэр бас сарал ирсэн. Яг энэ үргэлж хийдэг. Тэгээд яг өөрийнхөө хүүхдэд ингэ батдаг байхгүй. Энийг ирээд сүмчээс тэр бас манаас зөндөө асуудлууд болсон байсан тийм. Бас болсон байсан. Тэгээд хүмүүс явцсан байсан. Ихтэйшээ явцсан зарим Чикаго нууцсан юм явцсан тийм байсан. Тэгэхээр хүмүүс тэгээд яг тэр асуудал тийм өмнө ч гэсэн. Тэгээд энэ үг Есүсийг үйлчлэхэд бурхан өөрөө хэлжсэн. Тэр хүн яг өөрөө хэлтийн хүмүүс. Яг нэрийг хүн чинь биш. Та нар бурхан аавтай, бурхан аавын хүүхдүүд яг энийг ингээд байнга мэддэг. Заримдаа бид ингээд төднөхөө үйлчлэлээс болоод мартчих гэдэг гэж яг өөрөө. Тэгэхээр энэс яаж салахыг дараа нь бол маш тодорхой хамгийн гол зүйл нь аврал ирэх юм байна гэх. Есүсийн амлалтаа тэрээр та нарыг өмчилж өгөхгүй та нар руу ирнэ гэсэн. Тэгээд бид нар бүр хоёр дахь хэлтэй. Хоёр дахь удаа Есүс бүр биеэр ирнэ шүү дээ. Биеэр өөрийнхөө үйлчлэгчдийг дагуулсаад бүрэн дуунаар ирнэ. Сүмээ аавн энэ хүмүүс сайн мэдээ өргөн хөшүүлтийг энийг тэр бол бид энд хүлээж авах гэсэн юм чинь биш. Бурхны хүүхдүүд хүүхдүүд бидний дотор ариун сүнс байгаа, чихний сүнс байгаа. Энэ ойлголтод таах. Дуулал 121-ээр өнөөдөр номлыг тусмаар өмнөхөн чаптар байгаа. Энэ бол маш гоё. Яг өнөөдрийн номлыг харах. Дуулал 121. Би харцаан уусар өргөн. Хаанаас надад тусламж ирэх вэ? Миний тусламж Тэнгэр газрыг бүтээсэн эзнээс ирдэг. Тэр чамайг хөл алдуулахгүй. Чамайг хамгаалагч тэрээр өөрчлөхгүй. Харагтун. Израилийг хамгаалагч тэрээр өөрчлөгчгүй онцгч. Эзэн бол чамайг хамгаалагч. Эзэн бол чиний баруун гар талд чиний сүүдэр юм аа. Өдрөөр навч чамайг хоолохгүй, шөнөөр сарч хөнөөхгүй. Эзэн чамайг бүх хор хөнөөсөөс сахин хамгаална. Тэр чиний сэтгэлийг сахинд эзэн чиний орох гарах бүрийг өдгөөгөөс өн мөнхөд сахин хамгаална. Амен. Эзэн тань талархж байна. Үнэхээр их талархж байна эзэн. Бид нар энэ бүх зүйлийг өгсөн. Энэ ертөнцийг бүтээсэн, хотыг бүтээсэн, нар сарыг бүтээсэн, дэлхийг бүтээсэн хаалтай гэдэгтээ
Тэгээд энэ бүх зүйл бидний өв болсон гэсэн өв болгож биднэрт өгсөн аавтай гэдэгтээ үнэхээр талархан залбирч байна эзэн. Өдөр бүр тантай хамт байгаа та бидний өмнө тэргүүлэн явж бидний хажууд байж бидний аатаас хаж хамгаалж бидний дээр оршдог эзэн аав бурхан гэдгээ биднэрт үргэлж харуулж ядах бас талархан залбирч байна. Эзэн бид энэ дэлхий дээр өмчлөлийг амссан ч бид энэ дэлхий дээр бас үүнээс хойш өмчлөлийг амсахгүй гэдгээ бид нар тунхаглан зарлж байна эзэн. Эзэн танд талархж байна. Үнэхээр их талархж байна эзэн. Та бол хаадынхаа дээдийн дэд эзэн эзэн. Та альфа омега та ихэн баярс эхлэл бод төгсгөл. Танд талархыг үнэхээр өдөр бүр таны хайрыг мэдэрч амьдрахад та биднэрт туслаарай гэж эзэн Есүс Христийн нэрээр талархан залбирч байна. Амен.